Оройн үзэгчдээ сайн хамарцгааж байна уу? Таримтгал телевизээс нямгаар бүрөөдөө шүрдэг таны эрүүл мэнд нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. За бид өнөөдрийнхээ дугаартай итгэл буюу за тэр дундаа өөртөө итгэлийн талаар ярилцахаар сэтгэл зүйч, сэтгэл судлаач за баяр цэнгэлэг өрөөд байгаа сайн байна уу? Танд энэ орой мэндийг хүргэе. Сайн байна уу? Чамд орой мэнд хүргэе. Маш их баярлалаа. Телевиз үзэж байгаа үзэгчдээ гэсэн энэ орой мэндийг хүргэе. Тэгэхээр итгэл маань дотроо маш олон янз байгаа тий. Тэр дундаа өөртөө итгэлийн талаар хоёул өнөөдөр ярилцах байгаа. Тэгэхээр яг өөртөө итгэл гэдэг юм яг юу хэлээд байгаа юм тий? Энэ талаар хэлээ мэдээлэл. Өөртөө итгэл гэдэг маань болохоор өөрийгөө үнэлэх хүлэмж, тухайн хувь хүн нийгэмд гарч иж байгаа бий болоод орчны хувьд өөрийгөө яг хэрхэн үнэлж байгаагаас шалтгаалаад итгэл гэдэг маань өөртөө итгэл маань үүсэж байгаа. Тухайлбал миний хувьд тэгэхээр бусад судлаачдын үнэлт үнэлж байгаа илүү их бодтой байдлаар тайлбарлахыг хичээе. Тухайлбал тухайн хүнд нэг юм тойрог байгаа тэр хүмүүстэй харьцаж байгаа харилцаанууд тэр тухайн одоо хүний хувьд хэн чухал гэсэн хэрэгцээтэй хүмүүс нь нэг тойрог гэж үзэхэд илүү их тэр хүн рүү ойртож байгаа тэр категори руу ингээд оронгууд тэр хүн чухал гэж санагдана. Дээрэс нь өөртөө итгэдэг нь зөвхөн хувь хүн өөртөө итгээд хувь хүн өөртөө нэг үнэлэмж өгөөд тэрэндээ ингээд би итгэлтэй хүн, өөртөө итгэлтэй хүн, би өөртөө итгэлгүй юм байна гэсэн зүйл биш. Өөртөө итгэхэд бол зайлшгүй оршоос шалтгаалсан нөлөөллийн үндсэндээ би болдог. Дээрээс нь хувь хүн өөрийгөө тэрийг яг хүлээншүүлж гинөө. Яг тэр хүний хувийн хүлээлт нийцж гинөө гэдгээс шалтгаалаад өөртөө итгэл маань үүсэж байгаа. Тэгэхээр өөртөө итгэлийг болохоор бага наснаас эхлүүлээд төлөвшнө л дөө. Тухайлбал яг одоогийн нөхцөлд бол одоо шинэ ажилд орох гээд байгаа ажлын байранд бэлтгэж байгаа залуучдын хувьд гэхэд би өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. Итгэцээний чиглэлийн юм сургалтанд хамрагдъя, хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдъя гэж яриад байгаа. Дээрэс нь яг хожуу ингээд өөртөө итгэлийг төлөвшүүлж болж байна л та. Хүчээр штэ тэр чинь сургалт маш их өөртөө цаг зарцуулж иж тэр хувь хүн өөртөө итгэлээ олж аваа. Тэр өөртөө итгэлээр ямар нэгэн амжилтанд хүрэх алхмууд цаашдын зорилгоудаа биелүүлээд байгаа. Тэгэхээр өөртөө итгэлийг би бага наснд буюу одоо яг хүүхэд томнож байх үеийн явцад хүүхдийн танин мэдхийн үе шатуудад хэрхэн одоо зөвөр олох ёстой вэ? Эцэг өөрөө энийг нийгэмд өөрийгөө зөв авч явах те нийгмийн олон талт дайралтууд, олон талт нөлөөллүүдээс яаж өөрийгөө зөв авч гарах чадамжтай бие хүнийг бий болгох вэ гэдэг тал дээр анхаарахтаа илүү хожуу биш бага наснаас нь 0-3 наснаас нь илүү анхаарах хэрэгтэй юм болов уу? Өөртөө итгэлийг тэгж суурийг сайн тавих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яг энэ өөртөө итгэл үйл явц маань хамгийн эрчтэй явагддаг үе маань гэсэн тэр настай. Тийм дэлхийн сонин хачин одоо гэр бүлийн орчныхоо ч юм уу нийгмийн орчныхоо сонин хачнуудыг гайхаас эхлээл тэр зүйлд хандлагын ээж аав хэрхэн одоо хоригдж гин те хэрхэн зааж зөвлөж гин хэрхэн тэр хүүхдийн оюуныг нээж чадж байна гэдгээс эхлүүлээл тэр хүүхэд баригдмал сэтгэлгээтэй нөө хайрцагсан сэтгэлээс гарч те илүү их нээлттэй илүү их өөрийгөө илэрхийлж болд юм байна дургуугаа ингэж илэрхийлэх хэрэгтэй юм байна би буруу зүйл хийж байгаа гэсэн тэр хүүхэд мэдрэх тэр хандлагууд дээр те зандлууд дээр ээж аав нар маань сайн ажилласнаар эргээгээд өсвөр наснд болоод насанд хөгжтийн хувьд ч гэсэн өөртөө итгэлийг суйрлуулж чадахгүй байгаа өөртөө итгэлгүй байгаа тэр шалтгаанууд нь бага наснд тохиолдсон үйл явдлуудаас байгаад байгаа. Тэгэхээр одоо яах вэ гэж үзэхээр одоо яг залуучуудтай хандаад өөртөө итгэлийг яаж төлөвшүүлэх вэ гэхээр нэгдүгээр хамгийн чухал зүйл болохоор өөрийнхөө одоо хамгийн сайн чаддаг зүйл хамгийн сайн одоо хийж чаддаг сонирхдаг төр зүйлүүдээ оролдоод үзэх хэрэгтэй. Дээрээс нь тэр зүйлийг бусдад одоо зааж зөвлөж өгөхүйц тийм чадамжтайгаар хөгжүүлснээр тэр одоо үе шаттай өөртөө итгэл өөрөөрөө бахархах, өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдгийг бий болгоно. Өөртөө итгэлийг төлөвшүүлэх үйл явцад чи альва нэг зүйлийг хийгээд те үзээ туршаад явах явцад бусдын шүүмжлэл, бусдын доогдох ч юм уу те альва нэг дайралтуудад ол хязгааргүй ихээр өртөн тулгарна. Тэгэхээр тэр зүйлүүдтэй чи яаж өөрийгөө одоо тэр өөртөө итгэлээрээ авч гарах вэ гэдгийг ухаан сэлэх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүдийнхаа интернет хэрэглээг эцэг их яаж хянаж байгаа юм бэ те тэр интернет орчинд яаж бие авч яваад байгаа юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ бол эхний шин ойлголттой интернет орчинд бие зөв авч явах те
нөгөө талаар одоо зүгээр хөндгийн хүмүүс ч гэсэн хувийн үзэл бодлороо хандаад ямар нэгэн одоо нэг хандлагаар одоо сошиал орчинд бие авч явж байгаа байдал нь эргээгээд энэ өсвөр насны хүүхдүүд даан дөрөв хэлбэр мэхийн маягтай хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх вэ те хэрхэн одоо ямар одоо хүч даралтаар очих юм бэ гэдгийг тооцоолохгүй. Тэгэхээр бас насанд хүрчт маань ч гэсэн бас тодорхой хэмжээгээр ухаантай байх хэрэгтэй. Кейсүүдтэйгээр зөв зохистойгоор нийгмийн орчинд, амьд орчинд ч гэсэн тэр, цахим орчинд ч гэсэн тэр аль болох зүгээр бие авч явах хэрэгтэй. Дээрээс нь сургуулийн нөхцөлд ч гэсэн багш нар болоод манай яг бодлогын хувьд тэгэхээр яг утас сэргэлтийг хориглолоо л гэдэг. Wi-Fi-ыг хориглолоо гэж ингээд гэдэг тийм хөдөлгөөн байхгүй шүү. Гэвч тэрний одоо сайн үр дүн нь юу юм бэ гэхээр зүгээр л тэр хүн хүслээ хязгаарлуулж байгаа хэрэг аахгүй юу. Тэгэнгუთ хязгаарлагдмал байдалд хүрчиж штеп. Нэг талаас нөгөө улам сонирхох сэдлийг бас төрүүлээд байна тийм улам сонирхох сэдлээс гадна альва зүйлийг хориглож боож хааж тухайн хүнийг одоо нэг бодлын шантажлаад байгаа юм шиг тийм нэг бодлын бодлыг дайралтай хандж байгаа байдлаас сайн үр дүн хийж гарахгүй. Тэгэхээр илүү их сошиал хэрэглээ. Сошиал орчинд чи хэн байх хэрэгтэй вэ? Сошиал орчин хэр зөв зохистой хэрэглэж болох юм бэ гэдэг тэр арга замуудыг нээж өгснөөр хүүхдүүд маань тэр өөртөө итгэхдээ одоо бие авч явж байгаа байдалд нь сөргөнлөө үзүүлэхгүй юм болов уу гэж би харж байна. Тэгээд дээрэс нь одоо яг өсвөр насны хүүхдүүдийн хувьд өөртөө итгэл болоод яг л тэр нас биед хүрсэн тэр уюудад энэ замуудыг туулаад байна шүү дээ. Тэр олгонд гэр бүлийн орчинд болоод дотны хүрээллийн за ажил дээр гарлаа гэхэд ажлын хүрээллийн хүмүүсүүд нэгэндээ хэрхэн ханддаг вэ гэдгээс шалтгаалаад бид нар хин нэгнийхээ өөртөө итгэл хүслэрэмжил тэмүүллийг мохоож идэг, нэгний халааг унтрааж идэг. Тэгэхээр энэ олгон дээр хүртэл та хин нэгний хүсэл мөрөөдөл зорилгыг одоо доогдох үегээд тэрүүгээр ингээд тэр хүнийг одоо өдгөн хатгаснараа та сайжрахгүй. Дээрэс нь тэр хүн одоо яг ийм зорилготойгоор хандж байна, намайг ингэж бодож байна гэж бодол өрөвдөхөөс цаашгүй байж чадвал энэ өөртөө итгэлээр мохоохгүй явж болох юм. Харин тэр олныг хүлээж аваад би үнэхээр муу юм болов уу? Би үнэхээр муу хүүхд юм болов уу гэсэн тэр бодлыг тээж ихснээрэл одоо өөртөө итгэхэд болоод өөрийгөө үнэлэх үнэлэмжээ маш доогуур тавьж эхэлдэг. Ер нь нэг одоо 10 жилийн сургуулиудаа нэг анги байлаа гэхэд нэг тийм даруухан ч юм уу өөрийгөө илэрхийлж чаддгүй, нээж чаддгүй нэг тийм хүүхдүүд байгаа, хэцэг бүлэг хүүхдүүд байгаад байдаг шүү дээ. Тэр хүүхдүүд манд сэтгэл зүйн маш их дагамттай явж идэг юм элэ л дээ. Тэгэхээр тухайн гэр бүлд ямар нэг асуудалтай байдаг ч юм эсвэл хар багасаа одоо хүчирхийлэлд ямар нэг байдлаар тулгарсан ч байдаг юм уу. Ямар нэг өөрийн бие даасанд нэг тийм шалтгаантай байгаад байдаг. Саяхан нэг сэтгэл зүйч маань ингэж ярьж ирсэн л да. Нэг гэр бүл байл л да тий. Одоо нэг 3-4 настай хүүхэдтэй нэг ээж аав ингээд гэр бүл байя гэж бодлоо. Тэр аль хөшгөө салахаар боллоо. Хөшгөө салахаар болтлоо зөвхөн ингээд эхнэр нөхөр хоорондоо л ярилцаад байдаг юм л дээ. Тэгтэл хүүхдэд татан оролцуулаад за миний хүү ингээд аав хоёр ингээд гурвал ингээд гоё гэрийнхэн хөшгөө саллаа. Миний хүүд одоо ямар өнгөтэй хөшөг байвал зүгээр вэ те? Миний хүүд ямар өнгө таалагдчих юм гээд. Тэгэх юм бол тухайн хүүхд маань би энэ гэр бүлд үүрэг орол маш одоо өндөр байгаа юм байна шүү. Миний санал одоо эцэг гэхэд гэр бүлд маань чухал юм байна шүү гэдгийг бас нэг бие даасан байдлыг бас бүрдүүлж өгөх тийм байдлыг бас эцэгчүүд маань гаргаж өгөх хэрэгтэй юм болов гэсэн нэг жишээг бас дурдчихсан. Энэ мэдчлэн манайх ингэж ярьдаг л да өнөөдөр амьд харцаа байхгүй болсон. Өөр хүүхдэд анхаарал тавихгүй өсвөр насныханд ийм тулгамдаад байна гэж яриад байдаг боловч хүүхдүүд маань тэгвэл өөрсдөө нийгэмд бас яаж бие авчих хэвтэй тий. Хүүхдүүд маань эцэгчүүдтэй одоо ямар одоо байдлаар хандах хэвтэй гэдгийг бас ярих бас гол зүйл болоо гэж бодоод байгаа. Түүнээс эцэгчүүд маань яалтчгүй энэ нийгэмд мөнгө олохоор ажил хийж, цаг наргүй ажиллаж байна. За гэртээ байгаа хугацаанд хоол идэх ч юм уу орой нэг аав нь зургтны хамт удирдлага барьлаа гэх нь хүүхэд нь компьютер урзуулаа ээж нь одоо юу гэдэг хоол ундаа илээ бас гар утас барьлаа гэх мэтчлэн шүүмжлэл бол их байдаг. Гэхдээ энийг одоо хүмүүсийн одоо нэг чихнээс нөгөө чих хэрэглэх гарч ийн л да юус одоо тооход алдсан гэдэг юм тийм. Тэгвэл яаж тэдгээр хүмүүст хүргэж зөв зохистой зүйл нь гаргалгаа нь юу юм бэ гэдгийг л олж харах нь зүйтэй юм болов уу гэж бас бодоод байна л та тийм ээ. Яг чиний ярьснаар гэхээр одоо яг ингээд өсвөр насны хүүхдүүд болоод ерхий боловсролын төвшөнд хүүхдүүдэд лекц уншиж явахаас илүүтэйгээр эцэгтэнд унших хэрэгтэй юм л та. Миний бодлоор хүүхдүүдэд хүлээж авах нь бас хэцүү байх тийм. Хүлээж авахаас гадна тэр чинь яг л ээж аавын хийсэн үйлдэлийг ээж аавын өгсөн нөлөөллөөр л шүү дээ. Нийгэмд бие авч явж байгаа шүү дээ. Ээж аав нь саналын сонсдгоо бол тэр хүүхд ч гэсэн хүний саналыг сонсохгүй. Тэр хүүхдүүдэд одоо яг өөрийгөө хөгжүүлэх, яаж нээлттэй байх, яаж креатив байх юм бэ гэдэг
энэ сургуульд орж болох юм. Харин тэр нийгэмд яаж бие авч явах юм бэ? Яаж хүмүүстэй зөв зохистой харьцах юм бэ? Яаж амьтныг хайрлах юм бэ? Яаж гудамжинд одоо хог хаяхгүй явах юм бэ ч юм уу те. Дээрс нь ахмад станыг яаж хүндлэх юм бэ ч юм уу. Тэр зүйлийг хүүхдүүдэд сургалтаар орохгүй. Зүгээр ээж аав өөртөө тийм бай. Тэснэр л одоо тэр хүүхэд зүгээр л нийгэмд айтайхан бие аваад айтайхан хүмүүстэй харьцан явчихна. Харин өөрийнхөө үзүүлээгүй, өөрийнхөө өлөөлөөгүй зүйлүүдийг хүүхдүүдээс битгий нэхээ. Та өөрөө л тийм ачаагүй байдал байна. Ээж авч хүмүүрөөдөө тань л да. Манай охин одоо сайн ажлаа гэрийн ажлыг сайн хийдэг болчихвол тусд орчуулсан гоё янда. Станер ажилдаа орчихсоо гэж боддог. Би өвдөө бол би охиныхаа хажууд манай охин одоо 2 гарантай. Охины хажууд би зүлгээл угаагаал арчаал ямаа зэгцлэл хоолоо идэл араас нь юм ороогаал юм асгасан мал арчаал. Тэнгуү тэр үйл явцыг миний хүүхд харж байгаа. Тийм учраас тэрийг бол би хүүхдэд юм ингэж угаад тийш харж байгаараа би хийж байгаа штэ гэл ингээл хийгээл тэр алган чинь тэр хүүхдэд зүгээр л нэг дарамт зүгээр л шахаж байдаг юм уу те манайхан ярихаар тийм зүгээр л нэг тэр хүүхдэд би нэг өөрийнхөө эр биеар ч юм өөрийнхөө одоо яг би тэр хүүхдийн оронд өөрийгөө тавьж үзэл би нэг октын шин зүйл штэ гэр орон цэвэрлэг гурил зорох гэдэг чинь харин тэрийг би хажууд нь зүгээр л бид үг дуугаа юм аягаа цэвэнцгэр байхад тэр хүүхд өөрөө энэ орчинд байгаа штэ. Манай гэр юм цэвэнцгэр байдаг. Манай гэр хоол айцтай дараа аргаа шууд угаадаг. Юм асгачвал тэрийг арчдаг. Тэрнээс өөрөө асахгүй арчихгүйсэн нэг өдөр нэх одоо юм цэвэрлэл станер айлын ганцхан ч нэг сташн хэсүүдийг харуулад үзүүлэн байдлаар л одоо явна. Тэрнээс ингээд тусгай сургалтаар цаг гаргаж байгаа юм шиг хичээл цахаас үтэй ээж аа өөрөө л хүүхдийн хажууд битгий хэрэг өөрөө л хажууд нь зүлгээл угаагаал арчаа тэр хүүхд чинь тэр үйл явцыг харж байгаа угаасаа дагаас орно харин тэр хувийн чиглэсэн нийгэмд сайн бие авч явах сайн эцэг байх гэдэг сургалтыг зөвхөн насанд хүрчиж орох хэрэгтэй. Дээрээс нь хүүхдэд бол хүүхдийн орчин тэр сургалтын системд нь бол яг тэр дотночилсан асуудлууд сэтгэл зүйн асуудлууд гэвэл хүүхэд ээж аав дотны хүрээллийнхаа одоо гэр бүлийн орчинд хүмүүстэй хуваалцах сэдвүүдтэйгээр танихгүй хүнтэй хуваалцсан байдаг. Найз нөхдөд хуваалцсан байдаг. Харин сургуулийн орчин сэтгэл судлаач хэрэгтэй байна. Яг үнэ. Дээрээс нь хүүхэд би яг ийм хувийн хичүүтэр яг өөрийнхөө үн цэнтэй одоо үнд зүйл болсон хүмүүстэй хэлэхээр өөрийнхөө нэр хүндийг алдчихаар тэр асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг гаргалгаа нь нүдний өмнө л байх ёстой. Чамд ийм тохиолдол чи нийгмийн ажилтнтайгаа уулзах хэрэгтэй юм байна. Сэтгэл судлаачтай уулзах хэрэгтэй юм байна. Магадгүй сошиал орчин ч гэсэн надад ингээ Facebook пэйжээр минь өсвөр насны охид ийм болоод байна. Би дээр ийм өөрчлөлт гараад ингээд хуваалцаад эхэлдэг. Тэгэхээр хүүхдүүдэд тэр гарц гаргалгааг нь ил зүгээр л хаа нэгтгээс харж уншихаар тийм орчин, тийм сургуулийн орчин, тийм одоо сувь тогтолцоог бий болгоцсон цагт хүүхэд сайн сайхан зүйлээ ээж автайгаа хуваалцаад ээж аав нь ч гэсэн сайн сайхан дүрлэлт харуулад нийгэмдээ бий авч явах асуудал бий болчихно. Харин өсвөр насны одоо тэр сэтгэл зүйн өөрчлөлт бий болж байгаа тэр асуудлуудыг даван туулахын тулд би хаана хандах ёстой вэ гэдэг тэр соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй юм л да. Хүүхдийг эрхлүүлснээр олон талаач тустай. Гэхдээ эрхлүүлэхдээ бас зөв эрхлүүлэх хэрэгтэй гэдэг байгаа. Бас эрхлүүлнэ гэдэг маань нөгөө талаар манайхаа эцэгчүүд маань дуртай хүссэн юм авч өгөх те. Хүссэн юм авч өгвөл эрхлүүлээд тахмал нөгөөхт маань дахиад дараа нь одоо ээж аваасаа тухайн эцэгчүүд мөнгөтэй мөнгөгүй энэ цалангаа буухаас нөгөө цалангийн орондоос амьдарч байгаа эцэгчүүд маш их байгаа. Хүссэн юм авч өгсөөр байгаа би тэрийг аавна гэж оролдогч байдаг юм уу те. Тийм байдал үүсээд байдаг. Тэгэхээр зөв эрхлүүлнэ гэдэг байгаа маань яг юу хэлээд байгаа юм бэ те. Буруу эрхлүүлнэ гэдэг байгаа юм хэлээд те. Зөндөл юм ярьж байгаа л да одоо бас бид нар хүмүүс төрөлж байна тийм. Угаасаа төрөлд орохоор зүйлүүд л яриад байгаа хгүй юу. Зөв магтах, зөв айлах тийм тэрийгээ задлаа тайлбарчдаг. Нөгөө зөв эрхлүүлнэ гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхлээр нэг талаа эрхлүүлэх гэдэг байгаа шиг гүүч юм шиг тийм. Эрхлүүлнэ гэдэг нэр тамиа чи өөрөө тийм инээт таахгүй одоо яг ингээд одоо эрхлүүлнэ гэдэг чинь яг сөрөг ойлголцол авчиад байна л да. Миний ядаа тайлбарж байгаа. Зүгээр эрхлүүлэх гэсэн зүгээр л одоо хайлах гэж тайлбарлая те. За өөр хүүхдийнхаа одоо тэр хийж байгаа үйлдэл гаргаж байгаа зангараад өдрөөс өдөрт хайртан байдаг шүү дээ. Дээрээс нь тэр миний хийж байгаа энэ миний өгж байгаа хайр одоо энэ хүүхдэд яг зөв байдлаар хүрч чадах уу гэдгийг ээж аа өөрөө тийм тухайн сэтлэх тэр их хүн бол хатуу ухаанаар тийм эцэг хүн бол хаа ухаанаараа л хандах гэдэг шүү. Дээрээс нь эрхлүүлнэ гэдэг нэр томьёог бол ингээд ер нь л хасчээ хайлах гэж нэрлээ. Дээрээс нь за зөв эрхлүүлэх гэж нөгөө судлаачид маань яриад байгаа тэрийг тайлбарлана гэвэл зүгээр л та хүүхдийнхаа хүссэн бүгдийг биелүүлнэ гэдэг чинь
буруу их болчихж байгаа юм. Тэр хүүхдийн тэр одоо ялангуяа бидний бие хүн болох үйл явцдаг нэг хэрэгцээнүүд байгаа. Хайрлуулах одоо альва Бид бүтэц хамгийн сайн нөхцсөн хотын А зэргийн өсөд байрлах залуусын хотхон X апартмент таньж байхгүй төлбөрийн олон боломжуудыг санал болгож байна. Та өөрсдөө 10-30% төлөөд Хам банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, төрийн банкнуудын засгийн газраас хэрэгжүүлж буй 8% зээлэнд хамрагдах боломжтой. Өөрсдөө төлбөрөө төлөөд үлдэгдэх төлбөрөө хүүгийн хугацааны график тохиолж төлөх. Байгууллагын хүндлэлт болон өөрсдөө төлбөрөөс хамаарсан метр квадратын хүндлэл. Үүнээс гадна та манай хотхоныг сонгосноор тэдэндээ хамтран ажилладаг байгууллагуудын бараа бүтээгдэхүүн болон хотхонд байрлах үйлчлэгээний байгууллагуудын хүндлэлт эдлэх зэрэг төлбөрийн хамгийн уян хатан нөхцөл хүндлэлт урамшууллыг бид танд санал болгож байна. Залуусын хотхон X апартмент. Японы архитектурын өргөмж шийдэл бүхий А зэргийн үсэд залуусын хотхон X апартментийг цогцлоож байна. Хотын төв зэгээс 4.5 км-ийн зай. Улс цэрүүдийн урдны зүүн урхад төв зам дагуу байрлалтай учир урд зүг рүү богдхан бол баруун зүг рүү их хотын хөгжил цэцгэлтийг бүгэлдэн төлтөг харах боломжтой ба. Нэгдүгээр давхартаа нэгдсэн лобби танхим бүхий танд туслах ресепшн хэсэг, хүүхдийн цэцэрлэг, гой сайхны салон, уран зургийн галерей, кофе шоп, танд хэрэгтэй бүх төрлийн үйлчлэгээнүүдийг нэгдүгээр давхартаа зохицоон төлөвлөсөн. Мөн автомашины дулаан зогсоол 24 цагийн харуул хамгаалттай. Мөн та хүнс болон ахуй хэрэглээгээ зэрэгэлдээ байрлах тэнгэр бөөний төв, амин агуулга худалдаа, сансар супермаркет, ойгил зэрэг хүнсний томоохон сүлжээний дүрмүүдээс сонголтоогийн үйлчлүүлэх боломжтой. Таны бэлтгэн үеийн сургууль хүмүүжилт санаа тавих 209 30%, 170 дугаар улсын цэцэрлэг 14 53 болон MIU олон улсын сургууль батлан хамгаалах сургуулиудтай ойр байрлалаас гадна хотын бүх чиглэлээс нийт 15 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд танд үйлчилнэ. Залуусын хотхон X апартмент. Японы архитектурын орон зайн төс шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууцыг илтгэх дуплекс болон энгийн орон сууцны орчин үеийн 18 төрлийн өрөөний сонголттой залуусын хотхон X апартмент бүрэн сутгмал газар хөдлөлтийн 8 балт төсвөртэй цэлмэр том цонхтой орчин үеийн интерьер зургийг цогцолсон залуусын хотхон X апартментийг чанарын хэв сэтгэлийг болсон Германы номер 1 Leica брендийн вакуум цонх, Tyson брендийн цэрэг хаашаа, Японы Toto брендийн ариун цэврийн өрөөний томглол, Солонгос улсын LG Hisense брендийн ханын цаас, Panasonic брендийн цэрэг хандмал, Индусны томоохон үдирдэж Megawood брендийн хаалга зэрэг чанар баталгаар бүрэн хангасан брэндүүдэд томглолоо. Залуусын хотхон X апартмент. Заргалан бэлгэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхдэд бити худлаа ярээ. Дээрээс нь би дараа тийм авч өгнө гэж бити ярьжээ тий. Дараа гэдэг нь их сонио хэмжлэх биш шүү дээ. Ээж нь төрсөн өдрөөр нь яг энэ зөв микитээ зүнхийж авч өгөө. Төрсөн өдөр хүүхдэд 5 сарын тэдэн мэдж байгаа шүү дээ. Тэнгууд эргээгээд болохгүй хизээж биелэхгүй юм шиг амлалтуудыг хүүхдэд өдөр хизээ нэг цагт ээж нь тийм толгойд тийм авч өгнө. Хизээ нэг цагт гэл ингэдэг тий. Гэтэл хүүхэд тэр болгоны амлалтуудыг толгойдоо бараг бичээл ээж заахал гэж бодоод харин зүгээр та байгаа байдлаа нөхцөл байдлаа хуваалцаад үнэхээр 8,000 төгрөгтэй бол 8,000 төгрөгтэй л огт мөнгөгүй болвол мөнгөгүй цалин зэтэн бон хоёулаа гэрийнхаа ийм янзтай шүү ингэ шүү тэгээ шүү чамд би ийм авч өгөө шүү гэх. Дээрээс нь энэ тентгийн одоо тодорхойгүй санагдаж байгаа зөвлөгөө мэдээлэлүүд аваад зүгээр тэр чиглэлийн онлайн нараа асуугаад мэдээлэл авч болно шүү дээ. Яа зөв хайрлах, зөв өргөжлөх гэдгээ яа мэдгүй байгаа юм ч юм уу тий. Тэргээ ирж хаагаад зүгээр тодорхойгүй ихнэрээ айлах хэрэгтэй, нөхрөө айлах хэрэгтэй, ингэс таа гэсэн тийм үү янз янзын баримт цацлаад нот юм шиг тийм мэдээлэл уншгаад тэгээд илүү аналитик тий нийтлэл мэдээлэлээс мэдээлэл аваад үгүй болвол ном уншдаг ч юм уу тий. Тийм гаргалгаатай юмд хандаасаа нэг юм хин хингүй тий. Ээ зүгээр бус хүмүүс хитрхи их зүгийг ярьдаг. Тэр нь хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг тий. Тэнгуут хинт чирэггүй нэг зүйл болоод хуурч гад байдаг учраас бодиттой андаад үнэн бодтой чанараа ойлгох хэрэгтэй. Дээрээс нь тухайн хүмүүсийн тэр хандлагуудаас чамааг үнэлж байгаа, дүүнэлж байгаа хандлагууд юм уу тий. Эсвэл бол хүүхдэд өгж байгаа тэр мессежүүдийг зөндөө хэлсэн байгаа тэр чинь таны тархинд байгаа тэрийг эргээгээд бодоод үзээрэй. Зөв юм хэлсэн юм болов буруу юм хэлсэн бол миний энэ хэлсүүг хүүхдэд маань ямар хэмжээгээр туссан болоо тийм шүү дээ. Энэ нь ингээд цаашдаа яаж нөлөөлөх болоо гэдгийг сайн бодосоо л гэдэг.
манай эцэгчүүд ер нь бодохгүй хөнгөрөөдөг тий. Одоо юу гэдэг нь жоох эхлүүлжингууд л битэн наа чинь ялгансан хүүхэд болчихно гэл. Бараг үнсэж өнгөл тэнгүүд юундаа маяглаад байгаа юм баг л хүүхэд нь ялгансан юм болох гэдэг юм гэл. Хүүхднэрээ хайрсаа тэрснэрээ буруутна гэдэг зүйл биш. Харин зүгээр тэр эхлүүлэн гэдэг маань тэр хэрэгцээнд дээр гараад байгаа юм л да. Тийм хэрэгцээнд дээр буруу эхлүүлэн гэдэг байгаа чинь тий. Дээрээс нь тэрвэрх хайрлах тэр хөрөлцгүй тэр мэдрэмжүүдийг хүүхдээсээ татад чангаа надцсан тэр хүүхд чинь эргээд найз өхнөө тэрвэрдэггүй найз өхөндөө сайхан таашаалаа өгч чаддгүй ч юм уу те. Эргээд өөрөө эргэлөө үнийг хайрлах чаддгүй ч юм уу. Санагд өөр шатанд гарвал зүгээр л одоо хүнд наадны хүмүүсийн ярьж байгаа хийж байгаа зүйлийг таалагдаад тэрэнд нь би ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх те. Та үнэхээр гоё ном бичсэн байна. Гоё хүн шүү гэж хэлэх тэр мэдрэмжүүдийг илэрхийлэмжүүдийг хааж боож болно шүү дээ. Тэгэхээр хүн хайрласнараа тэр хүүхдтэй зөв сайхан хандлагыг өгснөөрөө үнснээрээ тэрснээрээ буруутна гэсэн зүйл биш. Зүгээр л бидний нэрийг эрхлүүлж байгаа тэр буруу эрхлүүлнэ гэдэг байгаа тэр нийт юмад эрхлүүлж байгаа гэдэг нийт юмд багтж байгаа үйлүүд маань зүгээр л тэр хүүхдийг чихлаад ч юм уу те зүгээр хэрэгцээгээр нь хангаад байгаа зүйлүүд л байх бай. Ингээд ярих юм бол маш өргөн хүрээтэй сэтгэлтэй те. Тэгээд бас иргэдэд маш олон мэдээллүүдийг хүргэхээр зорьсон боловч нэвтрүүлгийн цаг бас энэ төрөд өндөрлөж байна. Тэгээд бид хүмүүс өнөөдөр өөртөө итгэх итгэлийн талаараас үзэгчдэд багчсан бас мэдээлэл хүрсэн болов уу гэдэгт итгэлтэй. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт зочноор сэтгэл судлаач Баяр Цэнгэл руудаж орлоо. Тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд цааш ажилд нь өндрөөс өнөр амжилт хүсье. Чамд гэсэн баярлалаа. Тэгээд телевизээ үзэгчтэй ч гэсэн та баярлалаа. Тэгээд оройг сайхан өнгөрүүлээрэй. Маш баярлалаа. Үзэгчтэй танд телевизээс Нямгараг өрөөдөж шүрдэг таны эрүүл мэнд нэвтрүүлгийн ээлжид дугаар энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэндээ эрүүл мэндийг хүсье баяртай.